Хуульч шууха, хуулийн этгээдэд хүлээсэх эрүүгийн хариуцлагын талаар танилцуулж байна. Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлтөө буюу эзэмших ашиглах, захиран зарцуулах хэрэгтэй тусгаалсан хөрөнгөтэй өөрийн нэрээр ирэх олж, өөрийг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах. Тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ. Хуулийн этгээдэд буруутай үйлдэлийн төлөө хариуцлага хүлээсэх зорилгоор хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан хувь хүмүүсээс салгаж ойлгоно. Хуулийн этгээдийн үйлдэж болох эрүүгийн гэмт хэргийн дотроос нэг нь цагаан захтны гэмт хэрэг юм. Энэ ангилалд хуулийн этгээдтэй холбоотой зайлсан, мөнгө завших, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэрэг багтдаг. Хуулийн этгээд байгаль орчны зөрчил гаргаж болно. Байгаль орчныг бохирдуулсан сүйтгэсэн, хууль бусаар хог хаясан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Түүнчлэн хуулийн этгээдийн гэмт хэрэгт авилгын хэрэгүүд орно. Энэ гэмт хэргийн ангилалд хээл ахуйл өгөх, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж ахуйл өгөх зэрэг тохиолдлууд багтдаг. Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ үйл ажиллагаандаа зохих хянаст тавихгүй байх нь тухайн хуулийн этгээдийг хариуцлага хүлээхэд хүргэж болцсохгүй юм. Хуулийн этгээдэд оногдуулах мөнгөнд торгуулна гэмт хэргийн ноцтой байдлаас шалтгаалan их хэмжээнд хүрч болно. Эрүүгийн хуульд 10,000 нэгжээс 400,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ял оногдуулахаар заасан байна. Гэмт хэргийн хүнд байдлаас хамааран тухайн хуулийн этгээд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхээ төр болон бүрмөсөн алдаж болцсошгүй. Хуулийн этгээдийг эрүүгийн ялын хүрээнд татан буулгах албатлахын арга хэмжээ хэрэглэнэ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө орлогоос албатан гаргуулна. Хуулийн этгээдийг гэмт хэрэгт холбогдсон хувь хүнээс үл хамааран бусад нь яллах боломжтой. Хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хийсэн үйлдэл эсвэлтгүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно. Харин гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хийсэн үйлдэлийнхээ төлөө хувийн хариуцлага хүлээх боломжтой. Хуулийн этгээдийг төлөөлсөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд гэмт хэрэг үйлдсэн, бусдаар үйлдүүлсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл эсвэлтгүйгээр гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулдаг байна. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр сорилт, маргаан нэлээдгүй гардаг. Тухайлбал хуулийн этгээдийн гэмт хэргийн талаарх ойлголтыг бий болгох нь төвөгтэй байж болно. Түүнчлэн хуулийн этгээдийн хариуцлагын цар хүрээг хувь хүний гин буруутай харьцуулан тодорхойлох нь маргаан дагуулсаар байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ойлгох нь байгууллагын бүтэц, үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдлыг харуулсан компани хариуцлагатай байхад чухал ач холбогдолтой билээ. Хуульч шууха, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.